Монгол анхны ерөнхийлөгч нэр дэвшиж байгаа Санжаагийн наран цогтоос асуулт асууж байгаа юм байна л да. Тэгэхээр Монгол анх болохоор одоо энэ балансыг нь үзэхлээр 7.5 их найдын өртөө олчихсан байна. Та энийг бол мэдж байгаа. Ийм балансын алдагдaltaй байх үед дахиад Төв банкны үн цас хэлбэрээр 10 тэрбум их найдыг арилжааны банкудаас татсан. Тэрний хүнд 1.2 их найдыг жилдээ өгч байгаа. Тэгэхээр ийм алдагдaltaй баланстай Монгол анх Төв банкны хувьд яаж энэ хүүг одоо жилдээ гаргадаг юм бэ? Одоо та бол энийг аль их усраар гаргадгийг хэлэх хэрэгтэй. Эсвэл мөнгө хэвлждэг юм уу? Тэ? Ингэж одоо бид нар бас эн чинь нэлээд бас асуудал энэ ч том одоо шийдвэр ахгүй. Ингэж том шийдвэр гаргачаад энийг цааталт болохоор аж ахуй нэгжүүдээ хувь хүмүүсээ дэмжихгүй арилжааны банкуудыг дэмждэг. Өнөөдөр бол системийн 5 банкын аж ахуй арилжааны банкуд бол одоо бүр хамаг их одоо хөрөнгийг одоо эзэмшиж байгаа. Одоо хөрөнгөтэй хэсэг болчиход байна. Гэтэл нөгөө талд нь аж ахуй нэгжүүд чи яг тэр хэмжээгээр улам жижигэрдэг байхгүй. Тэгэхээр бид нар ерөөсөө энэ аж ахуй нэгжүүдэд дэмжих ийм одоо бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа гэдгийг та ойлгож байгаа. Гэтэл одоо мөнгөний одоо энэ инфляцийг одоо барихын тулд одоо сүүлийн 6 жилийн матад хатуу бодлого барьсан. Та энийг үргэлжлүүлэх үү? Та одоо энэ бас ирэх одоо жилүүдэд Монгол анхны ерөнхийлөгчөөр ажиллах байгаа хүн. Тэгэхээр ийм хатуу бодлогыг үргэлжлүүлээд ажиллах юм уу? Эсвэл таны ажлын онцлог юу байх юм? Тийм ээ. Илүү одоо бас уян хатан мэдээж инфляци алдахгүй байх нь зөв. Дээрээс нь аж ахуй нэгжүүдэд дэмжих таны одоо онцлогт одоо байдал юу юм бэ гэдэг нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт нь болохоор энэ дэлхийн зах зээл дээр алтны үн ханш өсөд байгаа. Гэтэл одоо Монгол анхын дээр тушааж байгаа алтны хэмжээ улам буураад байгаа юм. Жилдээ нэг 20 тонн орчим алт ер нь манай Монгол албарлаж байгаа шүү дээ. Тэгээд тэрнийхэм 12-3 л Төв банкнд тушаагдчихэв. Тэгэхээр Монгол банк одоо тэр энэ алтныхаа хэмжээг нэмэгдүүлэх юм бол тэр хэмжээгээр одоо валютын нөөцөө нэмэгдүүлэх үгүйтэл энэ алтны ханшийн зөрүүнөөс одоо тийм ээ одоо манай валютын нөөц нэмэгдэх тэрийг одоо бас барьцаалаад бонд, зээл одоо батлан даалт гаргах маш олон одоо зүйлүүд боломжууд байгаа. Тэгэхээр та энэ алтныхаа энэ нөөцийг нэмэгдүүлэх энэ валютынхаа нөөцийг өсгөх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах юм бэ? Энэ гурван асуулт. За нэр дэвшигчийн микрофоныг өгье. Асуултанд хариулъя. За онцлог шинэ асуултанд хариулъя. Та зөв асуулт ярьж байна уу? Энэ яг Төв банкны алдагдлыг болохоор би аж ахуйн нэгжийн алдагдлаас өөрөө ойлголтоо гэдэг зүйлийг өмнөх асуултууд дээр ярьсан. Тэгэхээр үндсэндээ энэ Төв банкны үн цаасыг төвлөрүүлж байгаа зах зээл дээр хилүүдэл мөнгөө л татж байгаа арга хэлбэр. Тэгээ энийг татаж нөгөө мөнгөний илүүдлийг бий болгохгүй гэдэг төлж байгаа төлбөр нь өрн Төв банкны үн цаас нь төлж байгаа төлбөр. Тэгэхээр энэ одоо түрүүний хэлдэг нөгөө өмнөх жилүүдийн буруу бодлогын төлөөс юм а гэж хэлээд байгаа юм тэр. За энийг бол богино хугацаанд одоо үргэлжлүүлэхээс өөр авахгүй. Бид түрүүн та бүхэнд хэлсэн би энэ 6 сарын хугацаантай мөнгөний хатуу бодлого бол үргэлжлэхээс өөр байхгүй. За энэ хооронд одоо бидний хийх ёстой юм бол энэ төсөн мөнгөний бодлогыг энэ богино хугацаанд их хурлын гишүүд дээр асуудлыг ярина гэж яриад байгаагийн цаана яг энэ бодит баримтыг яг дотор нь очиод дотоод мэдээлэлээ наривчилсан тэр тооцооллуудаа одоо яг өнөөдөр надад бол байхгүй би тэрийг аваагүй. Энийг гаргаж ингэж хэдүүлээ энийг яриад энэ үндсэн төв бодлого юу гэхээр яг тэр тавьсан зорилт төвшөндөө бүх зүйл байранд орох хэрэгтэй. Тэгжиж энэ хэмжээгээр ингэж мөнгө гарахгүй. Нөгөө талаар миний яриад байгаа нь энэ зах зээл дээр байгаа илүүдэл мөнгийг шингээдэг эффект Монголд байхгүй. Мөнгө гарахаар шууд хэрэглээ импорт руу орчдөг. Энэ яг балансын цэвэр активын өөрчлөлтийг харахаар л шууд тэгж харагдаад байгаа юм л. Энэ чи юу гэсэн үг вэ гэхээр бид нар энэ нөгөө Төв банк өөрөө энэ санхүүгийн зах зээлийн 90% банкуд эзлээд энийг
бүх удирдлагын мөнгөний нийлүүлэлт, валютын нийлүүлэлтийн төв банк бараг монополны хэрэгжүүлээд байгаа учраас энэ үр дагавар ингэж гарч ирээд байгаа юм аа. Тэгэхээр энийг нөгөө санхүүгийн зах зээлийн либералчлалын энэ илүүдэл мөнгийг шингээдэг зүйлүүд тэр дундаа хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх дээр бас энэ төв банк бодлогын хувьд бол оролцох ёстой гэж яриад байгаагийн цаад агуулга. Энэ бол ингээд дунд хугацааны хувьд энэ системийн хөтөлбөртөө тусан системийн шинжилэл гэдэг байгаа зүйл нь энэ юм аа. Энэ чиглэл рүү ингээд ажиллана. Та хэлж өмнө бид ингээд буруу төсөв мөнгөний бодлого явуулаад энээсээ болоод энэ хөөсрүүлээд тэгээд хатуу мөнгөний бодлого болохоор үнэхээр аж ахуй нэгжүүдэд нэгсэнтэй дуусгаж байгаа. Аж ахуй нэгж дээр маш том хүндрэл үүсэж байгаа. Тэгээд зээлийн хувьд харах юм бол би түрүүн хэлсэн зээл чинь хэдийгээр төв банкны үнцээс татаж аваад байгаа ч гэсэн цаана гарч байгаа зээлийн өсөлттэй тэр зээлийн өсөлт нь ихэнхдээ хэрэглээний зээл болчиход байна. Тэгэхээр бодлогын хувьд яг үхээр макро тэнцвэртэй бодлогын хэрэгслүүдээр ерөөсөө энэ хэрэглээний зээлийг багасгаж аж ахуй бизнесүүдийн зээлийг нэмэгдүүлэх чиглэлд байна. Үндсэндээ бодлогын хөв дунд хугацаанд яг зорилт төвшинт инфляц өчөө буухаар аяндаа зээлийн хөв буух ёстой. Зээлийг аж ахуйд руу тэгжүүд рүү чиглүүлэх бодлогын инструментуудыг төв банк хэрэгжүүлж ийм эдийн засаг хүснэ. За хөгжиж буй орнуудын сайн туршлагыг түрүүний ингээд яриад исэн шууд одоо оролцохгүй ч гэсэн тодорхой бодлогын механизмуудаар тэр макро бодлогын зөвлөлөөр тэр дамжиж энэ засгийн газартай хамтарч ажиллаж хэрэгжүүлэх юм бол ер нь үндсэндээ ялангуяа үйлдвэрлэгч экспортын чиглэсэн үйлдвэрлэлээ төв банк дэмждэг, бодлогоор дэмждэг ийм мөнгө хөвлөж бодлогоор дэмждэг инструментууд байгаа. Энэ лүү бас бид нар чиглэхээс өөр арга байхгүй. Тэгэхгүй бол энэ одоо байдлууд ингээд үргэлжлээд явнаа. Та дараа нь бас энэ чухал асуудал ярьж байна. Төв банк энэ валютын нөөцийн дарамтд ороод бид нар энэ урсгал тэнцэл дээрээ дандаа олсноосоо ихийг импортлоод байна шүү дээ. Энийг ингээд нөхөхийн шууд хэрэгжүүлж биднэрт байгаа нөөц улцсан мэдээж энэ алтны нөөцийг нэмэгдүүлэх. Тэгэхээр олборлж байгаа алтаа Монгол банкт бүрэн тушаах. Тэгээ энэ дээр бид нар нэлээд бас энэ дээр бас засгийн газартай нэлээд хамтарч ажиллах. Энэ дээр олборлж байгаа алтаа бүгд төв банкнд тушаах энэ механизмуудыг хэрэгжүүлэх. За энэ дээр хамгийн гол одоо тушаагдахгүй байгаа шилтгааны судалгаа бол банкн дээр би байгаа болов уу гэж ингэж бодож байна. Энэ дээр би их төв санаачлах гаргаж ажилланаа.